Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эцсийн хүсэлтэд эхэлж болгосон болов гэд шинэхэн гарсан анимынхаа 1-р ангийг та бүхэндээ ярьж танилцуулъя. За манай анимын гол дүрх болох Scarlett дээж хөөрхөн гоё эмэгтэй байна. За түүний сүйд залуу болох Kyle. За Kyle би чамаас сүгээ цоцолж байна. Ингээд чам шиг юм мэдрэмжгүй хүлдүү юм. Би одоо чамаас залхаж байна. Тэгээ би энэ үнэхээр өөртөө хайртай гайхалтай энийг ягаан өстөдөө таарсан гэж байгаа юм ба. За тэнгууд манай хүн чинь ингээл гайхал эргэн тойрон руу харсан чинь нөгөө банд байсан хүмүүс үү гайхалтай өөрт таарах хосоо осон чинь баяр хүргэе үү браво интермент гэл бөө юм. За өнгөрсөн рүү шилжээл ахан түнтэй ярьж байна. За ингээл чи яагаад дахиад зодоо хийчихэж байгаа юм бэ? Чи 2-7 хоногийн өмнө хүн зодоо үздэй гэсэн чинь. За ихэнхдээ энэ удаагийн чинь чи дээрлэхүүлчихсэн хүүхдийг төлөө задлагдсан гэсэн гэхдээ л чи зодтолж болохгүй гэл манай чи юу цусмад улан гарсан нэг тийм амар тийм зодоо их ирж хүсэл дүүрэн хүн байдیں۔ Тэгсэн чи одоо ингээ эмгтэй хүн одоо гой зүй талдаа арай хадагтайлаг шинж чанартай анхаар гэл хэлж байгаа. За ингээл манай хүн нэг үдшилтэд сууж байна. Тэгсэн чинь за 2-р ханху Kyle ирээл ярилцж байгаа юм. Тэгэл манай Scarlett чинь ингээл ёсолж мостой бол юм ярьж исэн чинь чи миний сүд бүсгүй хаа. Одооноос чи миний боол гэж авдгийн. Манай хүн чинь шок штэ. Юу шок цаашаа штэ. Тэгээд юу яриад байгаа юм бэ энтер гэл бодоол хоёул ууралж мурлаа. За энэс хойш манай хүний буулын амьдрал эхэлж байгаа маа. Манай хүн чинь тэгээд үүлэн. За дээрээс нь найлам харуулна. Манай хүн ер нь янз янзаар дэрлэж байгаа. Тэгэл манай чинь нэг өдөр дисрээл аав руу орол. За би одоо ингээд цаашаа дэвчиж чадахгүй нэ гэл хэлж аав нь. За тэр чи хааны хүү шүү дээ. Энийг чи төвчгөл хэрэгтэй. Төвчгээс өөр сонголт байхгүй гэж аардгийг. За ингээ манай хүн 15 нас хүрээ язууртнуудын академид орж байгаамаа. За ороод хүмүүс Scarlett-ийн ямар хүсэлтэй юм бэ? Ямар хөөрхөн юм бэ гэл хүмүүс тэгж байгаа байхгүй. Тэгэл гисэн чил гай газарт орооц гэж нөгөө нэг Kyle ч гараад ирж байгаа. Kyle гарч ирсэн. Миний боол гэл. Өстой нэрээ олон төмний өмнө өстой яа хэнийг ч үгүй манай үний чинь доромжилж идэг юм да. За ингээ мэдээж хичээлийн цаг болоо манай хүн үдийн завсарлаганаар найзтай хоол идэх гэдгсэн чинь нөгөөх нь Kyle орж ирсэн. Чи миний өдөр хоолыг яагаад бэлдэж авчираагүй юм? Бала гэснэ. Би чамайг яг одоо шийтгэх болно гээл нөгөө манай хүний чинь чирэл гараа ба. Тэгсэн чинь л нөгөө нэг одоо энэ манай хүний одоо тэр нэг хоёр найз нөх юм уу сайн хоол идчихсэн хоёр нь болох тэр ингэж болохгүй штэ гэл ингээ хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь та хоёр одоо иймэрхүү зүйл ярих хэрэг байхгүй шүү та хоёрт гэл хэлж байгаа. Тэгснээ нөгөө хамгаалагч та наад хоёроо багш хэлэх нь хараа зогсчих гэснээ. Манай Scarlett чинь аваад гэд гараад ирсэн. Тэгснээ одоо би ингээд чи ингээ яагаад ингээ ууртай байгаа шалтгаан манай Scarlett ойлгож байгаа. Тэгс чи энэ ингээд орцсон манай Scarlett болох тэрэ тусгай ингээд орсон. Ядгүй л энэ хаах нь угаасаа тэнэг. За ингээл өстө бөө юм бодлоо би чиний наад мөнгөлөг хүсч дургу байсан наадах ч одоо яг одоо хайрч хайн гэж гутга бараал гарч ирээл. Тэгээл гэж чинь манай хүн чинь хитэн жил твцсэн. Уур бухимдлаа атгаалцтай. Одоо л сайхан зөгчий гэл яг зөггөөл гараасаа атгахчихсэн чинь дээрээс нэг хүн яаж чи та хоёр над гэр бүлийн хэрүүлээ өөр газар очиж хийгээ тэг чинь. Тэгсэн чинь тэр нь болох тэр 1-р ханху Julius. За Julius бууж ирээл ингээл чамайг одоо сүт бүсгүйгээ ингээд шоглдог гэж сонсч ирсэн. Гэхдээ арай ч ингэж үсэн ингэж бодсонгүй хүсэн чинь манай Scarlett чи үсэн гэж. Би ч нэг өдөр болгоо ингээд байнга л автагддгийн. Сурцсан л та гэж аавдгийн манай ханхууч шок. Нүнийдэр ханхууч арай л амар дээрлэхэд байгаа юм шүү гэж бодвол. За тэгээд гэсэн чинь туслахаа дуудал. Яг одоо энэ Julius-ийн дэс явуул гэсэн чинь би яг та хоёр хоёулаа адилхан зэрэгт учраас би одоо тэгж хөөж явуулах хэрэг мэдэл байхгүй гэсэн чинь муухай хараал. Нөгөө туслахаа давуулаад энэ Kyle явж гинэ. За манай хүнч тэгэл явангууд нь мэдээж 1-р ханхууд баярсан талархснаа илэрхийлээл. Тэгэл явж байгаа гэсэн чинь та энд одоо юу хийж исэн ингээ манай хүн бас сониучаа асууж байгаа. Тэгсэн чинь би болох тэр энд ингээ нэг өдрийн цагаар хүмүүсээс зүхтаад ингээ модон дээр ном уншиж суудаг юм а гэтгс чи яагаад вэ гэдэг талаар нь гарч байгаа. За манай 1-р ханху бол үнэхээр шудраг хүн. Тэгээ түүнийг эсэргүүцс одоо тийм одоо муу зүйлс гэдэг сайднар нь 2-р ханхуг дэмждэг. За ингээ улс ерөөхдөө ер нь хоёрыг хэлэх дэмждэг. Тэгээ ингээ хоёр хуваагдаад сурагч нар нь хооронд ер нь өдөр болгон зодоо хийдэг. Үйдсэн юм байна. За мэдээч ингээд баярхан таларханаа илэрхийлээл. За манай Scarlett явж байгаа юм. Сонирхолтой тоглоомт болсон. Гэхдээ энэс хойш одоо үдгийн цагаар энд байх шаардлагагүй гэдгийг Scarlett хэлж байгаа юм аа. За ингээд за дүн гаржээ. За манай Scarlett чинь бүх хүү зэгчилд ингээд үзүүл дээр нэгтэй дөөхгүй юу нэр хичээл сурлага одоо юу гэдгийг чадвар мадвар тулаан. За энэ одоо ингээд дүнгээ хараад шок. I'm shocking гэж нэгт биш хоёрт орчихжээ. Тэгэл нэгтгэн орчвоо гэсэн чинь мэдээж 1-р ханху Julius
Тэгснэ ханхуу гарч за баяр хүргэе танд гээл тэгснэ манай хүн чинь гэлсэн чинь өө ханхуу тэгсэн чинь амир бас шараг малтгаж байгаа юм шиг энэ шалгалтууд үнэхээр амархан байсан. Жохоо хичээгээл хийсэн чинь нэгт орсон шүү дээ гэсэн чинь манай хүн боо уур бүр ирээл хан манда уура гаргаал тэгэл манай хүн яасан бэ гэсэн хичээж жагаад арай ч юу энэ шалгалтандаа ингээд нэгт ордог нилээ ингээл өөрөө бэлддэг байсан бай тарж байгаа. За тэнгуут үргэлжлүүлж одоо ингээд нэгийн байраа алдахгүй тулд дахиад манай хүн хичээж эхэлж байгаа маа хичээл номоо хийгээл. За ингээ мэдээч шалгалтынхаа хариуг харсан чинь мэдээч нэгт оржээ. Бүүн баяр. Тэгсэн чинь нийтгэр ханхуу жуулаас гарч ирээл. За чамд баяр хүргэе. Нэгт орсон чинь гэлтгсэн чинь толгомлогыг нийлээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хоёр найз нь асууж байгаа байхгүй одоо энэ Жулиас ханхууг явсны дараа ингээд та хоёр ямар нэгэн холбоотой Жулиас ханхуу чамд буулт хийж өгөөд чамайг нэгт оруулсан гэж штэ ямар нэг холбоо байхгүй аппетит ямар ч холбоо байхгүй тэрнээс хойш Жулиас ханхууг огт тоохоо болохоор шийдээд ингээд хажуугаар мэдлэг болгонд огт тоохгүй ингээд сэхүүн зан гаргаад манай хүү явж байгаа юм да. За өдрөөр сайхан өдөр байна гээл мэдлэн орой сайхан нарж аргач шүсж гинт хэрэгж харсна ингээд ер нь яагаад ингээд байгаа яагаад надаа ингэж хандаад байгаа маа ингээд чи ерөөхдөө бол бас нөгөө энэ Жулиасыг дахиж манайд ингээд чамтын зан характер энэ төр гаргасан маргасан асууж байгаа. Тэгсэн чинь гаргаагүй. Яагаад гэвэл Жулиас хамгаалаад ингээд байх үйлдэлтэй. Тэгээд би ингээд сонирхолтой зүйлсийг цуглуулгаа ингээд би тэгээд тэрнийхэн тухай чамд нэг ном үзүүлэе гэж авдیں۔ За тэгээд тэр ном нь дээрх зураг мураг харуулсан манай хөшөө гачин зургийн зураг харуулж байгаа шүү дээ. За ингээд мэдээж одоо юу шилжиж ирнэ. Би чамаас ингээд нэг чинь би ингээд одоо над яаганаа гэж ингээд нам зөхмөр байна гэж авдیں۔ Гэтэ яагаад энийг нэг мэдхээс өмнө сүүлийн хүсэлт чам чи зөвшөөрч гэл зөвшөөрсөн чинь манай хүн амар тэрийг хэлэхгүй байж үжсэн урагшаа ирж ирчихсэн. Яагаад би ингээд одоо юу гэдгийг хотлоо гүжирдлүүлснийхэн төлөө ингээд чамайг зөхнөө гэд ингээд манай хүнийг үнэхээр нийслэн зөгтөг заа юу. Үнэхээр кούλээ байсан дүр байгаа аахгүй юу. За мэдээж нөгөө ягаана магаана энэ ханхуу орч шокч тэгчлэнгүүтэн тэгэл манай хүн нисч байгаа мөө хөөрхий. За ингээд нисэлтийн хамтдаа хаарцгаа шуулуун зөхөлд орлоо цус сүсэрлээ. Тэндээс хоёр хамгаалагч ч юм уу нэг ноёнтон дээр унлаа. За тэгснэ манай хүн энд байгаа бүх одоо нөгөө муу хүмүүс нь дэмждэг гэсэн чинь тэр хүмүүсийг ингээд зодхоор болж байгаа юм аа. За эхнээс нь сайхан ноёнтнуудыг зодно гэж хамгаалагч дуудсан. Манай хүн нөгөө хамгаалагчдын унтууснаа эднэрийг одоо тийм язгууртнууд төсөөгч одоо ерөөхдөө сайдууд гэх юм уу. Язгуурт ер нь бол нөлөө бүхий хүмүүс гэсэн үг. За эднэр чи сайхан нэгээр гүвч өгч байгаа юм аа. Тэгсэн чинь хүмүүс би тэдэн боолог намайг хамгаал тэдэн боолог намайг хамгаал гэж би нургасан чинь нэг боол яах хуурамч гэсэн чинь ханхуу тийм тушаал гаргасан гэ хилчий гэл асал сэтгэж байгаамаа. За тэгэл манай хүн ч сайхан зодсон шүү дээ. Эднэрийг нэг нэгээр сайхан стрессээ гартал сайхан зохиол хамгийн сүүлд нь ханхуу дээр ирээл одоо нэг чамайг нэг зөгчий гэл манай хүн ч цусан дуртай гараамаа яхахгүй. За тэгээ сайхан л нүүрлүү навс хийтэл хантай зүгээр тэгшэртэл сайхан зохиолгоч. Ах нь хажуу талаас нар чи болохгүй гэлгч яг цогцсон. Тэгэл ах нь шокны царайт ийм одоо яанаа л гэж байгаа царай баг. Тэгсэн чи хардаас нь нэгдүгээр ханхуу шоолж инээсэн байдал таар орж ирээд ихний анги минь дуусч байгаамаа.